чихрийн шижинтэй иргэдтэй зориулж бол одоо им тариа гэж нэн төрөнд эмнэлэг явахаасаа илүү хооллолтондоо хөдөлгөөндөө маш сайн анхаараарай. Өвөн дээр нэмээд эмчийнхээ зөвлөгөөг дагаарай гэж хэлмээр байна. Өмнө нь ундаа уухад бол магадгүй сахар ихсэн. Одоо би булчингийн масаа нэмсэн хүн тэр ундааг уухад сахар ихсгүй байх боломжтой. Яагаад гэвэл булчин нь том учраас тэр булчнууд нь тэр нүүрс үсийн газ ингээ ашиглаад тэр булчин ажиллаж байгаа байхгүй. Нэг эрүүл хүмүүст бол наадах чинь нөгөө мацаг барилт нь дээр үеийнхээ уламжлал аргаараа зүв болчиход байгаа. Эрүүл одоо бие физиологи нь ажиллаж байгаа хүн байхгүй. Чихрийн шижинтэй хүн болохоор сахар унах буюу бүр амьсны аюул орох эрсдэлтэй гэсэн үг. Яг хөө дэлхийн нийтээр л жин хасна гэдэг өөр бизнес болчихсон учраас ингээд. За бидний урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. Та манай үзэгчдэд зориулаад өөрийгөө танилцуулаад өгөхгүй юу? За өнөөдрийн энэхүү нэвтрүүлэг одоо энэхүү подкастыг болон үзэж байгаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Чансал Дулам гэдэг Улсын нийт төв эмнэлгийн дотоод шүүрэл судлал диабетийн төвийн эмчээр 2016 оноос хойш ажиллаж байгаа. Эмч байна. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол одоо маш олон хүмүүсийг ерөнхийдөө зовоож байгаа тий чихрийн шижин гээд хүчлэлийн талаар ярилцъя гэж бодоод манай зүгээс танд урилга явуулсан. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад энд ирээд бидэнд одоо өөрийнхөө туршлагаас хуваалцах жагаад нь дахин баярлалаа гэж хэлье. За хамгийн ихний асуулт бол ерөнхийдөө энэ чихрийн шижин гэдэг өвчлөлөө хэдүүлээ ойлгоё. Яг ямар учиртай өвчлөлийн би ч гэсэн өөрөө бол энэ талаар сайн мэдэхгүй. Тийм болохоор яг энэ чихрийн шижин гэдэг өвчлөлийн талаар та тайлбарлаад өгөхгүй юу? За одоо 21-р зууны чимээгүй тахал гэж хэлж байгаа те чихрийн шижинг. За яагаад чимээгүй тахал гэж нэрлэж байгаа юм гэхлээр чихрийн шижин гэдэг өвчин маань өөрөө одоо маш их тархалт дэлхийн нийтээр өндөр байгаа учраас ингэж хэлж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт чихрийн шижин өвчин одоо яг дотор олон ангилалтай л да. Гэхдээ шүд өвдөж байгаа юм шиг хүний хийзэж өвдөгдөхгүй. Чихрийн шижиг хэв шинж хоёрын хувьд шүү. Шүд өвдөгдөж байгаа юм одоо өнөө шөнө миний шүд өвдөх юм бол би бүр шөнө чамаагүй шүдний имлэг хайгаад уужжаад шүдээ үзүүлчихнэ. Гэтэл чихрийн шижингийн хувьд болохоор чихрийн шижингийн одоо хувьд хэв шинж 1, хэв шинж 2 жирэмсний бусад гэдэг ингээ явахад ерөнхийдөө 4 ангилж байгаа. Энэ дотроос хэв шинж 1 бол яг залуу хүүхэд одоо хүүхдүүдэд илүү тохиолддог удамшлын шалтгаантай гэсэн үг. Чихрийн шижгийн хэв шинж 2 болон жирэмснийх бол харьцангуй одоо хувь хүнээс өөрөөс нь одоо ингээ шалтгааллах юм 100% боломжтой амьдралын хэв маяг болон хөдөлгөөнөөс шалтгаалаад одоо үүсдэг тархалтаас одоо нэгсэндээ ерөөдөө шулуухай хэлэхэд тархалтаас маш их үүсдэг энэ чихрийн шижиг хэв шинж 2. За тэгэхээр хүн тархалах хугацаа бол бас нэг тийм хурдан биш шүү дээ, тэ. 1 жил, 2 жил, 5 жил, 10 жил гэж яригддаг. Энэ хугацаагаараа чихрийн шижин нь өөрөө ингээд далд байдалтай явагдаж байдаг. Энийг хүмүүс энгийнээр юу гэж хэлдэг юм гэхээр далд сахартай гэж нэг хэлдэг. Зарим нэг нь болохоор предиабет, чихрийн шижингийн урдэл байдал гэх мэтчлийн юм олон амьд хэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ үед болох хүнд зовир өгдөггүй. Тийм болохоор хүмүүс бас мэддэггүй. Нийтлэг шинж тэмдэг буюу ам цангах, их уух, ихшээх, ядрах гэх мэт ийм нэг юм нийтлэг шинжүүд илрээд байдаг учраас хүмүүс нэг тоодоггүй гэсэн үг. Энэ утгаараа чимээгүй тахал гэж нэрлэж байгаа. Ерөнхийдөө тэгээд энэ чихрийн шижингийн хамгийн одоо хэв шинжнийг үл нялхуу жоохон хүмүүсд залуу насны хүмүүс тохиолддог гэж байна. Хэв шинж 2 болон жирэмсний бусад гэдэг бол арай өөр. Тэгэхээр хувь хүний амьдралын хэв маяг болон хөдөлгөөн идэж байгаа, ууж байгаагаас маш их шалтгаалдаг. Нойрны чанар хэмжээний амьдралын энэ зүйлээс маш их шалтгаалдаг. Энэ чихрийн шижнийг би анх удаа сонсож байна л да одоо удамшдаг гэж юм те. Энэ ер нь яг удамшин бага насны хүүхдэд гэхлээр эцэг гэхээс аль нэгэн чихрийн шижинтэй бол хүүхдэд удамшаад байна гэсэн үг. Чихрийн хэв шинж 1-ийн хувьд болохоор HLA гэж одоо удамшлын шалтгаантай байж болно. Хэв шинж 2 бол хувь хүнээс 95-98% шалтгаална. Удамших магадлал маш бага гэсэн үг. Тэ хэв шинж 2-ийн хувьд. Зөв. Тэгээд хүмүүс бол одоо чихрийн шижингийн талаар бол төдийлөн миний анзаарснаар бол ер нь интернет орчин ер нь мэдээлэл маш
ховор хэд юм билээ. Яг мэрэгжлийн юм чинь ингээд нарийн мэрэгжлийн чихрийн шижин гэдэг чинь ийм өвчин шүү, ийм болохоор энэ өвчнийг одоо тусаад байгаа шүү, хүндрээд байгаа шүү гэдэг тийм мэдээлэл баг. Хүмүүс бол одоо ингээд наад захын жишээ нь чихэрлэг юм хийдснээс болоод одоо энэ чихрийн шижин гэдэг өвчлөлийг тусчлаа гэдэг юм. Миний яг нөгөө одоо ингээд яг энэ чиглэлээрээ 10-аад жил ажиллаж байгаа юм чи хувьд ингээд харахад яадаг үг гэхээр энэ чихрийн шижиг хэв шинж 2-ын хувьд ярьж байгаа шүү. Манай монголчууд гэр бүлээрээ хоолдог. Тэр айлын ямар хоол унддаг хөө гэдгийг бараг л нэг хоол хийдэг нэг хүн буюу ээж шийддэг ихэнх нь. За яг зарим нэг айлд аав шийддэг баг те. Тэгэхээр тэр гэр бүл тэр чигээрээ зөв хооллох уу буруу хооллох уу гэдэг нэг хүнээс шалтгаалж байгаа байхгүй. Тэрнтэй холбоотойгоор манай аав сахартай байсан, ээж сахартай байсан. Тийм учраас би сахартай гэж хэлж байгаа шалтгаан юу юм гэхлээр хэв шинж 2-ын хувьд гэр бүлээрээ буруу хоолж байгаа юм чинь. Нэг тогооноос хоол идэж байгаа тий. Тэгэхээр тэнцвэртэй зөв хооллох гэдэг тийм зохион байгуулалт байхгүй учраас тэр гэр бүлээрээ тарган, гэр бүлээрээ чихрийн шижинтэй, гэр бүлээрээ буруу хоолдог юм байгаа нь өөрөө гэр бүлээрээ чихрийн шижинтэй байх одоо хамгийн том эрсдэл гэсэн нөхцөлийг нь бүрдүүлээд байгаа гэсэн. Тэгэхээр айл гэрт тэр хоол хийж байгаа хүн гоё эрүүл хоол өгдөг юм бол тэгэл тэр гэр бүл чихрийн шижингүй эрүүл байх бас хэв шинж 2-оор өвдөхгүй байх боломж байгаа гэсэн. Айгүй энгийн нь бол. Тэгэхээр монголчуудын хувьд хооллолтын дээр хоол хийж байгаа хүнсний ногоо болон хоолны тэр орцны бүрэлдэхүүн хэсэг маш бага байдаг. Урил мах. Тэгэд давс. Тэ? Хүнсний ногоогоор тэр цэцмаа навчит ногоогоор ингэж хоолоо баяжуулна гэсэн яг харьцангуй зарим нэг айлууд сайн баяжуулж байгаа. Нийтлэг ийм алдаа бол маш их хооллолтод ажиглагддаг. За тэгэхээр яг одоо тэр хоолнд агуулгадж байгаа идэж ууж байгаа юмд агуулгадж байгаа сахар чихрийн агууламжнаас биш тэр хоолны порц балансаас шалтгаалаад байна гэсэн үг үү? Эсвэл хоёулаа хамааралтай байгаад байна. Аль аль нь хамааралтай? Аль нь. Тэр нэгдүгээр хоолны агуулга чухал. Тэ? Хоёрдугаарт нэг дор их иддэг. Өглөөний цагаа хизээч уудаггүй. Тэгэнгүүтээ өдөр нэг ажлын цагаар ч юм уу те хоол эдсэн чимшиг идээгүй чимшиг нэг юм жоохон юм ойр зүр юмар аргалцдаг. Тэнгүүд нь ороо нэг гэртээ хараад унтахынхаа өмнө маш их хэмжээгээр нөгөө л нэг бүрэлдэхүүн хэсэгтээ хоолоо их идээд унтчихдаг. Энэ бол маш буруу гэсэн үг. Тэгэхээр өглөө босоод заавал өглөөний цайгаа уух хэрэгтэй. За өглөөний цайгийн цайны бүрэлдэхүүн хэсэгт бол уураг, нуурс ус, өөх тос одоо тэгээд витамин амин чанар одоо юм баялаг хүнс ногоогоор баялаг байх хэрэгтэй гэсэн үг. За гэтэл энэ болгоныг одоо хэрэглэхгүй шууд өдөр болгочихно гэдэг чинь эс өөрөө айгүй өлсөглөн байгаа. Өглөө нь ингээд бид нар чинь 7-8 цаг унтаас сэрэхэд хүний бие өөрөө айгүй гоё сэргэг одоо юу л үгэн ингэж бидээ уусах гэдэг айгүй юм гоё юм сэргэг сэрдэг юм байл л та. Гэтэл тэрийг ундаалахгүй хооллохгүй явж байгаа өдөр болтол нөгөө эс чинь айгүй өлсөглөн болоод тэрний хэмжээгээрээ масаараа явсараад нэг дор их хиддэг гэсэн үг. Энэ маш буруу. Тэгэхээр өглөө өдөр орой гэж хооллох. За хамгийн чухал нь бол өглөөний цай өдрийн хоол гэж би хэлнэ. Оройныхыг хувь хүнээс шалтгаалаад идэнэ үү, идэхгүй юу, эсвэл зүгээр таргаа уугаад унтна уу гэдэг бол хувь хүний одоо өөрийнх нь л асуудал. Гэтэ өглөөний цаг төлхөө ураглаг байх хэрэгтэй. Ураглаг байх тусмаа тэр өдөртөө өлсөглөн мэдрэмж айгүй бага төрнө. Дээр нэмээд эсээ хангалттай сайхан хооллох боломжтой гэсэн илүү ураглаг байх нь илүү өглөөний цай зохимжтой байдаг. Бас дээр нь цус ялгарах нь чухал байна, тий? Монголчууд яд хэдэн хувийн цусгүй байгаа бол цус ахуулчихдаг шүү дээ. Хүн хэрэггүй гэдэг байхгүй бүгд хэрэгтэй шүү дээ. Гэтэл хоол ойр ойрхон баг иддэггүй нэг дор их иддэг. Тэр цус ойр ойрхон ялгарч яаж тэр чин чөлөөний цусны чулуу хөсгөө цусны хан цуцаарахгүй гэдэг процессыг явагдаж байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ хоолтоос шалтгаалсан хоол босруулах хэрэгтэн болон дотор одоо энэ дотрын салбар юм өвчлөлүүд айгүй их үүсэх юм боломжтой байдаг. Эрсдэлтэй байсан. Одоо ингээд эмчлэхлээр ингэж штэ өглөөний цай хамгийн чухал уургалаг байх хэвээр. Сүүлийн үед гадуур нэг ийм яриа яваад байна. Өглөөний цай бол тийм зохимжтой биш ээ. За. Өглөө бараг мацаг барина. Тэгээ өглөө бараг юм идэхгүйсэн ч болно өдөр идэх хэвээр ч гэдэг юм. Энэ дээр яг эмчүүний зүгээс яг энэ ойлголтын дээр ингээл тас гээл шууд хариулвал. Өглөөний цай уух хэвээр. Зайлшгүй.
Энэ бол хамгийн чухал тий. Гэхдээ нэг ийм нэг мацгийн ийм олон ийм нэг аргууд байгаа штэ 16 8 24 мөрөв гэл аюу олон ийм мацгууд байгаа. Тэр мацгийг хүн насан туршдаа барихгүй байхгүй. Тэр нэг мацаг барих нэг ийм тодорхой нэг хідэн сар мөчлөг л байгаа ах. Насан туршдаа 30 40 дэлгэр мацагтай л хүн амьдрахгүй бах. Тийм тэгэхээр яг хуу мацаг барилгүй л яах вэ? Бариад бусад энгийн амьдрах хугацаанд болохоор өглөөнийхөө цаг уух шаардлагатай. Би жишээ нь одоо ингэдэг байхгүй өглөө ингээд сэрэнгүүт ерөнхийдөө нэг жоохон цатгалан маягтай тийм хоолны туршил тийм өндөр байдгүй. Яг энэ үед яах хэрэгтэй болоо. Ер нь бол энэ бол тогтмол тавтагддаг. Энэ цатгалан байх мэдрэмж байх нь хоёр талтай. Нэгдүгээрт оройн хоолыг маш орой идсэн. Маш орой буюу 12 цагт тийм үү шөнийн 1 2 3 цагт хоол идсэн хүн өглөөгөөс л цатгалан байна шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт оройны хоол 6 7 цагт идчихэд магадгүй бүр 12 цаг болоод өглөөс ирэхэд цатгалан байгаа бол тэр хүн цэс ялгарх хэмжээнд нэг өглөөний юм хөнгөн цай уух хангалттай. Заавал нөгөө нэг юм өглөөний цайнд байх хэрэгтэй агуулган гараа яг заавал их хэмжээгээр хооллох шаардлагагүй гэсэн үг. Тий. Ер нь одоо ингээ үргэлжлүүлээд өдрийн хоолн дээр гэхэд нэг юм баланс байх ёстой гэж яриад байгаа шүү дээ. Яг хэдэн хувь нь уурга гэдэг юм уу, хэдэн хувь нь мөрс ус гэдэг юм уу. Энэ дээр ийм тогтсон баланс гэж байдгүй. Манай чихрийн шижинтэй хүмүүст болохоор бүр мэрэгжлийн хоол зүйч ерөөдөө сургагч багш гэж одоо чихрийн дотоод төрлийн эмчтэй хамтран ажиллаж ээж айгүй их үр дүн гаргадаг л та. Тэгэхээр чихрийн шижинтэй хүнд юу гэж зөвлөдөг гэхээр таны тавхтай хоолны 50% нь навчит ногоо байх шаардлагатай гэж л. Тавхтай хоолны 50%. За үлдсэн 4-1 нь уурга байх ёстой. Тэр уурга нь амьтны гаралтай байна уу, ургамлын гаралтай байна уу, тэр хүний өдөрт 3 хооллохынхаа тэр уурга ямар байхыг тэр хүн өөрөө сонгоно гэсэн үг байхгүй юу? За үлдсэн 4-1 нь нүүрс ус. Тавхтай хоолны үлдсэн 4-1 нь нүүрс ус болохоор будаа, гурил, овьяс бүгд орчиж байгаа тийм үү? Маш бага хэмжээтэй буюу одоо гараар багц авах юм бол эрхийн хурууны ийм хэмжээний өгцөс байж болно гэж үздэг гэсэн үг. За тэгэхээр махан оливын тоснд ингээд шарчих юм бол тэр өгцөсөө тэрэндээ шингээгээд оруулчлаа гэсэн үг. Тий. Яг нэг тавгаар гэхээр хэр хэмжээний тав байх юм гэж магадгүй те. Энийг яг гараар ингээд бас тавгтай чихрийн шижинтэй хоолны зөвлөгөөтэй тавны зарчмаар дээр нь нэмээд энгийнээр буюу гараараа ингэж төрсөлж одоо үзүүлдэг юм л да. Ногоо гэх юм бол 2 гараа атгсан ингээ овоолсон хэмжээний. Энд нийлүүлээд ингээ ийм хэмжээний навчит ногоо байх хэрэгтэй. За мах гэх юм бол ийм алган чинээ чигчийн урууны цуцаантай гэж зөвлөдөг мах нь. Нэг удаагийн хоолтын уурга нь буюу мах нь гэсэн үг. Нүүрс усыг болохоор одоо ийм матсан газар ийм хэмжээний нүүрс ус буюу будаа ч юм уу те. Ингэж ийм хэмжээтэй ийм таны тавхтай хоол байна гэсэн үг. Гэсэн мацгийг гэх юм уу хоолтын дэглэмийг гэх юм уу те. Чин зөв хооллолт тахгүй юу? Ер нь бол энэ зөв хоол. Хэрвээ ингэж хооллоод байх юм бол ямар нэгэн гадны нөлөөгүйгээр идж ууж байгаа юмараа сахартай болох нөхцөл бүрдэхгүй. Чихрийн шижингийн эрсдэл гэж үүтэй. Чихрийн шижиг хэв шинж 2-ын эрсдэл гэдэг байгаа. За энэний үеийн 35-аас дээш насны хүн амыг ерөөдөө хамруулна. За энэ дээр ийм одоо та 40 наснаас дээш бол нэг оноо танаа удамтай бол гэл ингээ оноо ингээд бүрдүүлсээр 5 онооноос дээш байх юм бол чихрийн шижингийн эрсдэлтэй гэж үздэг байхгүй юу? За чихрийн шижингийн эрсдэлтэй хүнийг яах юм гэхээр захын судаснаас эсвэл венийн судаснаас ингээд одоо төрөвчлсэн байдлаар ч юм уу цусндах глюкозыг үүсгэх, глюкозын ачаалттай сорил үүсгэх гэдэг ийм дараагийн онцлогооны аргууд байдаг гэсэн үг. Чихрийн шижинг онцлох. За тэгэхээр чихрийн шижингийн хамгийн том эрсдэл юу юм гэхээр одоо зүгээр ингээ харах юм бол хөвлийн тойрог гэж байдаг. Одоо бэлхүүс гэсэн үг шүү дээ. Аз эмэгтэйчүүдийг хөвлийн тойрог 80-аас доош. Аз эрчүүдийг хөвлийн тойрог 90-ээс доош гэж зөвлөдөг. Тэгэхээр хөвлийн тойрог 90-ээс их байна гэдэг нь өөрөө чихрийн шижиг хэв шинж хоёрын буюу инсулины хөвлөөгөөр маш тархан хүн инсулины дэвжрэл маш их явагддаг байхгүй. Тэгэхээр хөвлийн тойрог бол маш чухал. Одоо саяны миний хэлсэн хоолыг идээд тарган байгаад байвал тэр ч одоо чихрийн шижиг эрсдэлтэй л байгаа юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бас хоёр талтай олцоод байна. За яг тархалт дээр асууя гэж бодлоо. Ерөнхийдөө тархалттай одоо тэр бүсгийн тойрог байх ёстой хэмжээнээс өргөнл байх юм бол чихрийн шижингийн эрсдэлтэй бүлэг. Гэхдээ чихрийн шижингийн эрсдлийн оноо гэж байгаа. Тэр оноонд ч угаасаа хэвлийн тойрог ус орцсон байдаг байхгүй. Тий. Ер нь бол тархалт бол чихрийн шижинтэй болох гол шалтгаануудын нэг. Хэв шинж хоёрын. Хэв шинж хоёрын тий.
хэв шинж нэгийг бол хэдүүлээ ингээд Хүүхдийн учраас хүүхд одоо харьцангуй залуу насны хүмүүс буюу хүүхдүүдэд онцлогдох учраас удамшлын шалтгаантай учраас тэр бол одоо тэгээд хувь хүнээс өөрөөс нь шалтгааллахгүйгээр байгаа даа шүү дээ. Хэв шинж 2 чихрийн шижингийн хамгийн их тархалтыг эзэлдэг бараг Монгол улсад бол 95% тархалтыг маргадаг эзлэх баг тийм. Тэгэхээр энэ бол одоо орчин үеийн амьдралын хэв маяг буюу хөдөлгөөний хомсдол бол маш их нөлөөлж байгаа, буруу хооллолт нөлөөлж байгаа. Тэгээд ер нь бол хөдөлгөөний хомсдолд бол угаасаа ингээд тархалт дээр бол тэр чигээрээ орчноо гэж болох юм байна. За инсулин гэдэг төвөнд дурдлаа. За инсулин бол чихрийн шижин гэдэг хүчлэлтэй миний ойлголтоор бол нэг салшгүй ингээд байнга дагалддаг нэршил шиг бий болохоор инсулиныг яг ямар үүрэгтэй яадаг гэдгийг сайн мэдэхгүй. За инсулины тухай тайлбарлах юм бол нойр булчирхаанаас ялгардаг одоо нойр булчирхааны бета-сээс ялгардаг. Энэ нь болохоор цусан дахь глюкоз сахарыг одоо глюкозыг буюу сахарыг зохицуулдаг. Гэтэл хэвлийн таргалалттай энэ хүмүүст яадаг гэхээр инсулины дүжрэл өсчдөг байхгүй. Нэг өстөө инсулин ялгараад байна. Тэгсэрнэ тэрийг эс хүлээж авахгүй байна гэсэн үг үү? Тий. Одоо рецептор нь одоо танихгүй юм тий. Танихгүй тий. Тэр дүжрэл өссөнтэй холбоотойгоор тэр сахарыг буулгаж чадахгүй цусан дахь сахар маш өндөр болоод цусан дахь сахар маш өндөр учраас тэр хүн ам цангах мэдрэмжээр зовир илэрдэг. Зовир нийтлэг зовир ам цангасантай холбоотойгоор их уудаг, их уусантай холбоотойгоор их шийдэг. Бүр хүндрэхлээрээ биеийн жингийн алдагдал маш их явагддаг. Турдаг гэсэн үг. Айгуу тарган байж байгаа шалтгаан нь мэдэгдэхгүй айгуу их турцсан хүмүүс байдаг. Тэр бол одоо чихрийн шижингийн бүр айгуу юм хүнд удаан хугацаа одоо цуснах сахар маш өндөр удаан хугацаагаар явж байгаа учраас л тэр бүр биеийн жингийн алдах хэмжээ, булчингийн мас алдах хэмжээнд хүрч байна гэсэн үг. Ам маш ихээр цангах шинж тэмдэг илэрдэг гэж чинь. Өөр яг одоо чихрийн шижин өвчин дээр ийм хүнд мэдрэгдэхүйцсэн юм шинж тэмдгүүд нь зөвхөн ам цангах байдаг юм уу эсвэл бас тодорхой хэмжээний шинж тэмдгүүд байдаг юм уу? Ихэнх хүн эхний ээлжинд за би ийм чихрийн шижин гэдэг өвчлөлөөр өвдсөн байх магадaltaй байна да гэдэг ийм бодол төрж болох бай. Ам цанган, их уун, их шээн биен дээр хатиг маш их гарах эрсдэлтэй. Ямар нэгэн шалбархай авсан тохиолдолд маш удаан эдгэн богино хугацаанд жин хасах, турах арьс одоо маш их хурааших ийм нийтлэг ийм шинж тэмдгүүд байдаг. Тэр нь бол эдгээр шинж тэмдгүүд илэрх юм бол бас тодорхой хэмжээнд магадaltaй гээд үзлэг онцлогоо илгэх мэргэжлийн эмчт хандах тий. Одоо олон жил чихрийн шижинтэй бол онцлогдсон эмчилгэдээ одоо бидний хяналтанд явж байгаа хүмүүсийг яадын гэхлээр жил тутам бие махбодоос инсулин ялгарч гин үү? Инсулины нөөц нь ямар байна гэж үздэг гэсэн үг. Тэрнтэй нь уялдуулаад эмчилгээгээс шийддэг. Инсулин эмчилгээ авах юм уу? Эсвэл инсулины дүжрлийн засах юм уу? Эсвэл инсулин ялгалтыг дэмжих юм уу гэдэг энэ эмчилгээнийхээ одоо шийдвэрийг гаргадаг гэсэн үг. Тий. Тэгэхээр ер нь бол нойр булчирхай өрөвсөл эдэргээд хүмүүс ярьдаг штэ. Инсулин бол бета-сээс ялгардаг. Тэнгүүт нойр булчирхай өвдсөн хүмүүс, өрөвссөн хүмүүст ер нь бол энэ асуудал заавал үүсэх үү эсвэл энэ бол тусдаа асуудал уу? Үүснэ. Яг тэгэхээр нойр булчирхайн цочмог өрөвсөл гэдэг байгаа штэ. Тэр бол нойр булчирхай нэлэнхүйдээ өрөвсөд тэр нойр булчирхайн үйл ажиллагаа бүгд алдагдчихж байгаа учраас үнэл чихрийн шижингийн асуудал үүснэ гэсэн үг. Тэгэхээр бол ер нь бол нойр булчирхай өвддөг гэдэг хүмүүс ч гэсэн сахартай болох эрсдэл маш өндөр гэж ойлгох байж болно. Тий. Ягаад тэгэхээр нойр булчирхайгаа өрөвсүүлээд байгаа байхгүй. Нойр булчирхай гэдэг чинь нэг юм жижиг хэрэгтэн байгаа штэ. Тэр хэрэгтэн өрөвсөд бүр цочмог одоо нойр булчирхай панкреатит гэж ярьдаг штэ. Тэр үед бол нойр булчирхай хайлах гэж бүр ярьдаг те. Маш тийм өрөвслийн процесс явагдаж байгаа учраас тэр нойр булчирхайны бүх эсийнх нь үйл ажиллагаа адилхан алдагдана гэсэн үг ерөөхдөө эрсдэл үүсэж байгаа л гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор бета-сийн тодорхой хувийн ажиллах, инсулины ялгарл нь багасах, эсвэл инсулин ялгархаа болох ч юм уу те иймэрхүү нөхцөлөдлүүд үүсэж болно гэсэн үг. Энэ бол механикаар үүсэж байгаа гэсэн үг шүү дээ. Удамшил мөдөшл биш. Хувь хүний амьдралын явцад үүсэж байгаа одоо нойр булчирхайн гэмтэл гэсэн үг шүү дээ те. Нэгэнт хүн ингээд чихрийн шижин өвчлөлөөр өвчлсөн бол цаашдын хүндрэл нь яг юунд хүрэх нөхцөлийг бүрдүүлдэг вэ? Хүний толгооноос хөлийн уул хүртэл тэр чигээр судастай. Тий. Тэгэхээр чихрийн шижин гэдэг бол
судсан дотор явж байгаа цуснах сахар хэсэж байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор бүх эргэнтэнд нөлөөлдөг гэсэн үг. Дотор нь ангилахдаа том судасны хүндрэл, жижиг судасны хүндрэлгээ ангилждаг. За тэгэхээр бүхэл эргэнтэнд нөлөөлж болно гэсэн хүндрэл нь судасны хан хатуур нь тэр судас бөглөрнө гэсэн үг шүү дээ. Энэтэй холбоотойгоор бүх эргэнтэнд хүндрэлүүд нүүсэж байгаа. Ягаад гэвэл цусны урсгал зогсож байгаа учраас бөглөрөх. Нэгдүгээр бөглөрч болно, эсвэл судасны хан нь ийм диаметртэй байх хэвээр юм хатуураад өөгцсний солилцоо нь алдагдал явагдаад ийм диаметрээр цус урсгах хэвээр байтал ийм одоо судасны хан нь хатуураад маш ийм нарийнхан одоо ийм зүйлэр одоо цус урсна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор бүх эргэнтэнд хүндрэлүүд үүсдэг. Том болон жижиг судасны хүндрэлүүд. За тэгэхээр нүдний хараа муудах, нүдэнд сохрох аюултай байдаг. За мөн зүрхний буюу зүрхний титэм судасны инфаркт гинт зүрх зогсох гэж хэлдэг тийм энэ эрсдлүүд байдаг. Мөн бөөрийн хүндрэл бөөрчин өөрөө маш юм нарийнхан олон нарийн жижиг судаснаас үүсэж байгаа учраас бөөрийн хүндрэл үүсдэг. Захын эргэтэн буюу хөлийн хүндрэл. Хөл гарын үзүүр эргэнэх, бадаарах, мэдрэхүйн алдагдчихдаг хөл гарын судаснууд ингэж битүүрсэнтэй холоотойгоор тэгэхээр халуун, хүйтэн, өвдөлтийг мэдрэхүйнүүд алдагдчихдаг. Үүнтэй холбоотойгоор шарах шалбархаа үүсдэг. Тэгээд шарах нь маш удаа идэгдэг. Тэгээд ерөнхийдөө дэлхийд 6 секунд тутамд нэг хүн хөлөөнд хариулж чихрийн шижин хийгээс болж бүр ийм тоо баримт хүртэл байдаг. Тэгээд ийм судасгаан нь бүх эргэнтэнд л хүндрэлүүд үүсдэг гэсэн үг. Тархинд цус харвах бас. Тэр нэг чихрийн шижингийн үе шат гэж байна уу? Тэдгээр үе шатад эдгээр хүндрэлүүд үүсэн ч гэдэг юм яг юу байх вэ? Чихрийн шижингийн нэг хүндрэлээр нь хэлж одоо үе шатыг хэлчихэж байгаа юм л да. Яг нь чихрийн шижингийн нэг хувь хүний хяналтаар нь сайн хяналттай, дунд хяналттай, муу хяналттай гэдэг 3 ангилжтэй. Хичнээн тэр хүн чихрийн шижин онцлогдчоод үнэхээр сайн хянаад цуснах одоо глюкоз сахараас сайн хянаа явах юм бол хүндрэл үүсэхгүй байх боломжтой. Ямар ч асуудалгүй одоо юм нэг үеийнхэнтэйгээ эрүүл хүн шиг ингэж сайн хяналттай учраас ингэж амьдраад явах боломжтой. Харин дунд болон муу хяналттай байгаад лах юм бол нөгөө судасны бүх бөглөрөх асуудлууд үүсэх учраас тэрнтэй холбоотойгоор үүссэн хүндрэлээр нь үе шат гэхээсээ илүү нүдний хүндрэл үүссэн, хөлний хүндрэл үүссэн, бөөрийн үйл ажиллагааны алдагдал үүссэн гэх мэтчлийн хүндрэлээр нь ерөөхдөө нэрлэдэг гэсэн үг. Чихрийн шижинтэй хүн бөөрөөр шээсээр маш их уураг алддаг. Маш их уураг алдалтын зэрэг болон бүтэн бөөрийн үйл ажиллагааг үнэлдэг кератин гэж ярьдаг шүү дээ. Биохимиэр шинжилгээгээр үнэлдэг. Энэтэй нь уялдуулаад бөөрийн үйл ажиллагааг 5 зэрэг болгодог гэсэн үг. Тэгэхээр эргэтэн болгонд хүндрэлээр нь үе шаттай гэсэн үг. Аль нэг эргэтэнд тэр хүндрэл үүслэх гэхэд тэр эргэтнийхээ үйл ажиллагаанаас нь шалтгаалаад үе шат нь өөр байдаг гэсэн үг. Олон эргэтний хүндрэл бүгд давхарцч бас болдог байхгүй олон эргэтний хүндрэлтэй гэж аах гэсэн үг тэрэг бол. Сая миний ялангуяа ойлгосноор одоо ийм судслаг, хилгсэн судслаг эргэтнүүд байгаа шүү дээ. Бүх нөлөөлж байгаа тий. Тэдгээрт хамгийн түрүүнд нөлөө үзүүлдэг гэж байна. Миний ер нь ингээд эргэн тойронд одоо сахартай хүмүүс бол маш их л байна л да. Тэр хүмүүсээс харж хахад за хараа модоод эхэлсэн. Бөөр ураг алдаад эхэлсэн. Бөөр өвчлсөн гэл. Зарим нь болохоор хөл гар ингээд баг хөхрөөд эхэлсэн гэл. Хэрвээ яг ийм хүндрэлд хүрсэн ч гэсэн гинт ингээд хичээгээд эхэлмэл гэсэн үг шүү дээ. За би чинь болохоо ойллоо шүү. Энэ хүчин чинь хүндрэл өгөөд эхэллээ шүү. Одоо нэг жоохон зөв амьдралын хэв маяг дэглэн байраад, байнгын хяналтанд байгаад энийг ингэж зогсоохч гэдэг юм уу сайжруулах нөхцөл байдал байх уу? Яг үнэхээр ямар нэгэн эргэтний хүндрэл гарлаа гэхэд тэр хүндрэлийг цааш нь нэмж хүндрүүлэхгүй байна уу гэхээс тэр хүндрэлээс шууд одоо юмнаас гарч байгаа юм чи шавраас гарч байгаа юм шууд ингээ гарна гэсэн ойлголт байхгүй л дээ. Манай эмнэлгийн хувьд нэг лавлгаа тусламж үйлчилгээ үзүүлдэг Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа үзүүлдэг учраас чихрийн шижингээ хүмүүс нэг онцлохгүй явж байгаад хүндрэлээр нь онцлогдох тохиолдлууд маш их байдаг. Одоо жишээ нь мэдрэлийн засагт тархинд нь сарвц ухаангүй байх жишээтэй. Тэр хүн сахартайгаа мэдэхгүй. Гэтэл чихрийн шижингийн хүндрэл нь тархинд сарвах штэ. Бас хүндрэл. Гэтэл тэр хүн чихрийн шижин өвчнөө өмнө онцлуулж эмчлүүлэх ийм ямар ч процесс явагдаагүй шууд цус харвалтаар ухаангүй болоод нэг одоо ирж байх жишээтэй. Тий. Тэгэхээр энэ бол маш харамсмаар зүйлтэй. Тархинд сарвцсан одоо магадгүй насан туршдаа тархит дууж байх ийм эрсдэлтэй аахгүй.
Тэгээд ямар нэгэн мэдсэлд орох гээд шинжилгээ бүрдүүлж байгаад чихрийн шижинтэйгээ мэддэг, онцлуулдаг, тий санамсрууг тийм онцлуулдаг тохиолдлууд маш их. Тэгээ ер нь бол монголчуудын хувьд бол хүндрэл гараад хүндрэлээсээ болоод чихрийн шижинтэйгээ мэдэх тохиолдлууд маш их байдаг гэсэн үг. Арсны төвөр одоо яг хуу харьцангууд одоо энэ залуу хүмүүс ингээ хүзүүнийг харлаад байдаг. Одоо айгүй юм тарган махлаг юм нэг залуучууд байдаг та. Тэгсээр нэгэд хүзүүн харлаад байдаг учраас гооцууд нь айгүй юм муухай харагдаад арсны эмнэлэг дээр очдог. Арсны эмнэлэг дээр очиод миний хүзүү харлаад энийг хариулъя гэхэлэр юу гэдгүү гэхээр арсны эмч та дотоод чүрлийн эмчд оч гэж хэлдэг. Яагаад гэхэлэр тэр одоо акинтос некрокос гэж одоо манай дотоод чүрлийн тэгж хэлдэг юм одоо шинж тэмдэг байхгүй. Тэрний юу юм болохоор инсулинийг дөжрлөөс болоод одоо хүзүүн ингэж илүү их ингэж бараамтаж харалцсан юм шиг харагддаг. Тий. Энэ үед нь мэдж байгаа хүн бол магадгүй азтай. Жингээ хасаад зөв хооллоод явах юм бол тасгал хөдөлгөөн хийгээд амьдралын хэм маягаа өөрчлөх юм бол магадгүй чихрийн шижингээ урьдчил байдал байх юм бол эрүүл рүү ямар ч асуудалгүй орох боломжтой гэсэн үг байхгүй юу? Яг тэр дөнгөж дөжрлийн үед анхан шатан дээр ер нь бол цоо эрүүл рүү орох боломжтой. Тэр чихрийн шижингээ урьдчил байдлын үед бол харьцангуй эрүүл рүү орох боломжтой гэсэн үг. Чихрийн шижингээ урьдчил байдал чинь бас дотор аягүй олон үе шаттай хувь хүн болгоноос шалтгаалаад тэгэхээр тэр үед бол харьцангуй биеийн жингийнхээ 5-10% хасах юм бол ер нь бол хэвшин одоо эрүүл бүлэг рүү орох боломж байдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол жин илүүдэл бол бас нэлээд л том шалтгаан юм байна. Хүн болгоо харж байхаар тархалт бол дотор эрхтнүүдийн одоо маш их олон хүчлийн шалтгаан болдог гэсэн үг. Чихрийн шиж өвчтэй л намайг хүүхэд байхад л чихрийн шижинтэй гэдэг дэглэм барьдаг байсан. Тухайн таньдаг хүн маань нэлээд хөдөлгөөнтэй хүн, өөрөө хөдөлгөөнтэй дэглэм сайн барьдаг. Одоогор бол 30 жилийн дараа би саяхан таарсан. Зүг зүгээр явж илээ. Тэгэхээр энэ бол цэвэрлэл ер нь дэглэмийн юм асуудал байгаад байна. Магадгүй яг хуу залуу наснда одоо чихрийн шижингээ хүндрээгүй байхад нь онцлогдоод тэгээд өөрийнхөө амьдралынхаа хэв маягт өөрчлөлт оруулаад зөв хооллоод хөдөлгөөн хийгээд ингээд сайн хяналттай явж байгаа хүмүүс бол магадгүй бас айгуу тийм эрт амьдралын зөв хэв маяг руу шилжиж байгаа бас азтай зүйл болох юм болов уу? Хэвийн хүний сахарын яг дундаж хэмжээ хэд байх хэвтэй? Биохимд 6.1-ээс доош байх хэвтэй. Биохимд буюу нэг юм одоо цусны шинжилгээ өгөхөд гэсэн үг. Магадгүй 3 сарын дунджийг хувьд болохоор 5.7%-аас доош байх хэвтэй байдаг. Сахараа үзүүлэхийн тулд ямар шинжилгээ өгдөг вэ? Биохимд глюкозоо үзүүлж болно. 3 сарын дундаж гэж шинжилгээ өгж болно. Глюкозын ачаалттай сорил гэж шинжилгээ байгаа. Санамсургүйгээр төрөвчлсэн өнд өнөөс төрөвчлсэн глюкометрийн аппаратаар үзэж болно гэсэн үг. Тэрийг хүн өөрөө ч юм уу ахуйн нөхцөлд хийвэл боломжтой. Ахуйн нөхцөлд бол гэрийн нөхцөлд нэг хүмүүс сахараа үздэг аппараттай явдаг шүү дээ. Тэр аппаратаар үзэж болно гэсэн үг. Үнэхээр гэр бүлд нь тийм сахарын аппараттай хүн байдаггүй бол харьяа өрхийнхээ эмнэлэг дээр очиод үзүүлчих болно гэсэн үг. Энэ бол цаг хугацаа алдахгүй маш энгийн 5-10 одоо бараг 1 минутанд л ерөөхдөө үзчихлээ гэсэн үг. Нэг сонирхолтой асуулт байгаа. Энэ одоо нэг тархалттай биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс. Дээрээс нь бас нийгэмдэр тийм энэ сахарыг хорих юм бол одоо нүрс усыг багасгах юм бол кето дэглэм гэдэг янз янзын дэглэмүүд байдаг. Ингэх юм бол ер нь их үр дүнтэй царай сайхан болдог ч гэдэг юм уу те эсвэл маш богино хугацаанд турдаг гэсэн ойлголтууд байгаад байдаг. Энэний талаар ер нь яг мэргэжлийн үний хувьд юу гэж боддог вэ? Чихэр одоо амттангуудыг хорих нь бол энэ амттан гэдэг чинь өөрөө цусны одоо идлээ гэхэд цуснах сахарыг огцом ихсэгдэг, түргэн шимэгддэг, түргэн шимэгддэг нүрс ус ахгүй юу? Гэтэл тэр одоо гурвалжин будаа, хүч будаа, овёс гэх мэтчлээ эднэр болохоор удаан шимэгддэг нүрс ус. Би одоо идлээ гэхэд одоо цуснах сахарыг огцом ихсэхгүй айчим ингэж цусна одоо бид үйлчилдэг, урт хугацаанд үйлчилдэг гэсэн үг. Гэтэл тэр түргэн шимэгддэг нүрс ус гэдэг одоо тэр амттангууд болохоор бид ороод огцом цуснах сахарыг ихсэгдэг гэсэн үг. Тий. Тэгэхээр ер нь бол аль болох түргэн шимэгддэг нүрс усыг бол хориглох нь амьдралд одоо хувь хүнд бүх талаасаа үлцэтэй гэж хэлье. Харин удаан шимэгддэг нүрс усыг бол
хувь хүн хооллолтондоо байнгын хэрэглэх шаардлагатай. Тий. Кето буюу кето дэглэм гэж яриад байдаг нэг ерөөдөө илүү уургалаг хүнс илүү хэрэгэлдэг дэглэм байдаг те. Энэ бол чихрийн шижинтэй хүнд бол ямар ч цохимжгүй хоолны дэглэм. Ягаад гэхээр тэнцвэртэй хооллох нь чихрийн шижинтэй хүнд хамгийн чухал яагаад гэдэг гэсэн үг. Мөн чихрийн шижинтэй хүнд мацаг барих бол бас цохимжгүй байдаг. Гэхдээ яг 16-8 гэдэг бас дэглэм байт юм лээ. Тэгэхээр мацаг барилтын дотор маш олон янз байдаг учраас урт хугацааны мацаг бол чихрийн шижинтэй хүнд бол цохимжгүй. Ойлголоо. Тэгэхээр ер нь турах асуудал дээр бол хүмүүс яг л нэг шинжил болонгууд л палажиндаа багтах гал тий. Тэгээ богино хугацаанд жин хасна гэдэг бол тэр хамгийн буруу. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөсөн юм жин хасалт болохоор улиралд биеийн жингийн 5% гэдэг байхгүй юу? Улирал гэдэг чинь 3 сард гэсэн үг шүү дээ тий. Биеийн жингийн 5%-ыг хаях бол энэ бол эрүүл жин хасалт гэж үзэж байгаа гэсэн үг. 20-30 жил нэмсэн жинг 20-30 хоногт хасах гад яваад байгаа нь одоо үнэхээр ойлгомжгүй. Эмчилгээний хувьд чихрийн шижингийн эмчилгээний хувьд бол хоол, хөдөлгөөн, амьдралын хэв маягаа өөрчлөх, амьдралын зөв хэмнэл, зөв хэв маягт орох, тэгээд эмийн болон инсулин эмчилгээ гэдэг энэ эмчилгээнүүд ордог гэсэн үг. Тэгэхээр хоолны хувьд бол түрүүн бид дэлгэрэнгүй харьцангуй ярьчихсан. За хөдөлгөөний хувьд чихрийн шижинтэй гэлтэхгүй өдөрт 10,000-аас дээш алхам алхах нь эрүүл байхын үндэс гэж хэлдэг тийм үү дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас. Чихрийн шижинтэй хүмүүст юу гэж зөвлөдөг юм гэхээр өдөрт 30 минут ба түүнээс дээш хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн хийгч, дунд ачаалттай хөдөлгөөн хийгч зөвлөдөө. Тэр нь юу гэдэг юм гэхээр алхах, гүүх, усан цэлэх, бүжиглэх, бассейн цэлэх гэдэг юм дунд ачаалттай дасгалууд ордог. Нэг хамгийн гол нь 30 минут нь тасралтгүй 30 минут хийнэ гэсэн үг. Завсар өглөө 10 минут, өдөр 10 минут, орой 10 минут, нийлээ 30 гэж үл энэ бол биш гэсэн үг. Тэгэхээр тасралтгүй 30 минут энэ ямар нэгэн хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн хийж энэ бол яг идэвхтэй хөдөлгөөн гэж орно гэсэн үг. Хөдөлгөөний хувьд. За, эмийн эмчилгээний хувьд болохоор хувь хүнд нь тохируулаад нөгөө инсулины дутагдaltaй байх юм бол инсулин тарих шаардлагатай. Инсулины дүжрэл их байх юм бол дүжрэлийн засах хямуулгана. Инсулиныг ялгарлтыг нэмэгдүүлэх шаардлагатай бол одоо тэрийг нь одоо тэр бүлгийн имийг сонгоно ч гэдэг юм уу те. Тэгэхээр Монгол улсад бол энэ харьцангуй эмийн бүлгийн хувьд бол аюул олон сонголттой байдаг учраас хувь хүнд нь таруулсан эмчилгээг сонгодог гэсэн үг. Нийгмээрээ нэг юм буруу ойлголт байгаад байдаг нь юу гэдэг юм гэхээр чихрийн шижинтэй хүмүүс инсулин тариулах юм бол одоо тэг чихрийн шижингийн хамгийн төгсгөлийн шатанд орсон юм байна гэж нийгмээрээ зарим нэг юм хүмүүс айлттай байдаг. Энэ бол үгүй. Энэ бол эмчилгээний зүгээр нэг хэсэг гэж ойлгож болно. Магадгүй инсулин тарьж байснаа, цэцэндх тарьж байснаа эмийн эмчилгээгээр шилжиж болдог. Эмийн эмчилгээтэй байжгаад инсулин ч хийж болно гэсэн. Тэгэхээр хувь хүнд нь тааруулсан эмчилгээний одоо сонголтууд явагдав. Тухайн үеийнх нь хүндрэл гарсан, гараагүй гэдгээс нь шалтгаалаад эмчилгээнүүд шийдэгддэг гэсэн үг. Одоо булчин томрох тусмаа тэр хувь хүний хоногт хэрэглэх суур илчлэг нь нэмэгддэг байхгүй. Хоногт хэрэглэх суур илчлэг нэмэгдэж гин гэдэг нь өмнө нь одоо би нэг дөрвөлжин шоколад одоо би нэг ундаа уух, одооны ундаа уух хоёрын өмнө нь ундаа уухад бол магадгүй сахар ихсэн. Одоо би булчингийн масаа нэмсэн хүн тэр ундааг уухад сахар ихсэхгүй байх боломжтой. Яагаад гэхээр булчин нь том учраас тэр булчнууд нь тэр нүүрс үсийн газ ингээ ашиглаад тэр булчин ажиллаж байгаа байхгүй. Тэгээ нөгөө талаараа бүрэн тачаал өгнө гэдэг байгаа тий. Дасгал уу? Зүгээр үү? Тэгвэл энэ дасгал хөдөлгөөний тухай хийх нь булчингийн масаа нэмэх буюу булчингийн масаа алдахгүй байх. Иргэдийн нийтлэг алдаа юу гэдэг юм гэхээр зөвхөн хоолны дэглэм л бариад иддэг. Хоолны дэглэм гэд хөдөлгөөн хийхгүй хайчдаг. Тэгэхээр энэ яад юм гэхээр булчингийн масаа алдаад нэг юм нэг арга гисэн дээр тогсон арьс болчдөг байхгүй. Галбиргүй гэсэн үг. Гэтэл хоолны дэглэм буюу тэр зохимжтой хоногт хэрэглэх уургийнхаа хэрэглээг аваад тэр навчт ногоо ургамлаа айгуу сайн идээд ингээд зөв хооллоод дээр нэмээд за одоо ингэж хооллоод дээр нэмээ хөдөлгөөн хийх юм бол булчингийн масаа нэмээд өөхөө хасдаг байхгүй. Тэгэхээр хөдөлгөөн хийн гэдэг нь булчингийн мас нэмэх магадгүй булчингийн мас алдахгүй байх чанаржуулах юм процесс гэсэн үг. Ихэнх иргэдийн алдаа хөдөлгөөн хийдэг байхгүй.
Хөдөлгөөн хийхгүй зөвхөн хоолны дэглэм бариад хаар тийм туранхай, тийм нэг юм булчингийн масгүй юм үлбэр байна гэсэн үг. Тэгэхээр хөдөлгөөн хийсэнтэй холбоотойгоор булчингийн масаа нэмэх боломжтой. Магадгүй хооллолт нь зөв байгаад уургийн хэрэглээгээ хангалттай авах юм бол. Тэгээ булчингийн мас нэмэгдэх нь гоо зүй талаасаа маш залуухан харагдана. Дээр нэмээд одоо нүрс усны зарцуулалтыг аюу өөртөө сайн шингээж авна гэсэн үг. Тэгвэл ер нь бол энэ бол зайлшгүй л хийх ёстой зүйл юм шүү дээ, тий. Чихрийн шижинтэй гэлтгүй бүх хүний эрүүл амьд одоо урт удаан наслыг гэж бодож байгаа бүх хүмүүс л тэнцвэртэй хоолныхаа бүрэлдэхүүсийг бүрдүүлэх ёстой. Дээр нэмээд хөдөлгөөн байх ёстой. Энэ бол одоо салшгүй хамгийн чухал зүйл гэсэн. Тэнцвэртэй хооллолт гэдэг дээр одоо энэ уургийн талаар тодорхой хэмжээний тайлбар өгөх юм бол. Уург нь болохоор яг амтны гаралтай, ургамлын гаралтай гэдээ ерөнхийд нь ингэж явчихж байгаа тий. Монголчуудын хувьд бол амтны гаралтай буюу махыг маш их түлхүү хэрэгэлдэг. Энэ нь бол бас нэг талаараа яг Монгол мах айгүй чанартай юу гэж ярьдаг. Багадгүй бас би ч гэсэн чанартай гэж санал нийлнэ л та. Гэхдээ цохимжит хэмжээ гэдэг бол хамгийн чухал гэсэн үг. Хэтрүүлэн хэрэглэх юм бол одоо тул үе үүсэх дээр нэмээд ингээд одоо айгүй олон асуудлууд байдаг гэсэн үг. Тэгэхээр орчин үед одоо орчин үеийн хооллолтод юу орж ирж байгаа юм гэхээр шууд найруулж хэрэгэлдэг уургууд орж ирсэн байгаа. Зах зээлд одоо энэ бол одоо цаг хугацааны хувьд дээр нэмээд тэр одоо шингэцийн хувьд те илүү хурдан амар гэсэн үг. Тэгэхээр энэ найруулж хэрэгэлдэг уург бол мөн адилхан та мах идэж байгаатай л ялгаагүй гэсэн үг. Тэр уург нь амтны гаралтай ургамлын гаралтай гэсэн шүү дээ. Адилхан л авч байна гэсэн үг. Тэгэхээр уургийг бол одоо тийм найруулж хэрэгэлдэг уургууд бол маш цохимжтой. Хооллолт одоо өдөрт 3 хоол иддэг байлаа гэхэд нэг хоолыг бол энэ найруулж хэрэгэлдэг юм уург болон юм иймэрхүү хоолоор орлуулах бол аюул цохимжтой бас зөв орчин үеийн юм амьдралын маягт. Яг чихрийн шижин өвчний хүндрэл нь одоо бүрний өвчлөлийн хүндрэл рүү бас нэг талаараа ингээд явчихад байгаа шүү дээ. Ер нь бол бүрний өвчин хүндрэл үүссэн ингээд. Тэнгүүт бүрний одоо тэр хүндрэл дээр энэ хит их уургийг хоригддаг гэж би ер нь бол өмнөх нэг юм ярилцлагаас сонссон. Чихрийн шижинтэй хүн бүрний хүндрэл үүсгэрээ шээсээр маш их уург алддаг. Шээсээр маш их уург алддаг учраас тэрийг гаднаас заавал нөхөх шаардлагатай гардаг. Тэгэхээр махаар нөхнө гэдэг бол айгүй тийм хэцүү. Тийм их хэмжээний мах идээд тэрийг шингээгээд одоо уург бол одоо маш шингээхэд хэцүү байхгүй. Тэгэхээр иймэрхүү найруулж хэрэгэлдэг уургуудыг хэрэгжилж болно. Дээр нь нэмээд нэмэлтээр ууж бас болно гэсэн үг. Их мах идэхгүйгээр оронд нь ингээд уург найруулад уух нь илүү бас цохимжтой хооллолтын хувьд бас байж болно гэсэн үг. Уургийн хувьд сонгохдоо нэг чихрийн шижинтэй хүний хувьд болохоор юм сахаргүй уург сонгох нь аюул зөв байдаг. Тий. Яагаад тэгэхээр глюкозын нэмэлттэй глюкозыг өгж байдаг аахгүй. Тэгэхээр юм глюкоз сахаргүй юм уург байвал илүү цохимжтой. Манай амин чанар брендийн зүгээс ч гэсэн ер нь бол яг одоо чихрийн шижин хүчлэлтэй болон бүрний хүндрэл үүссэн хүмүүст зориулсан дотроо сахарын агуулмжгүй 100% уургийн агуулмжтай. Тэгээд дээрэс нь түүнийг хамгийн гол нь бүрэн задлалцсан хүний бие тачаал өгөхгүйгээр одоо шингэх боломжтой. Тэр алдж байгаа шээсээр гадагшаа алдж байгаа уургийг өгөх боломжтой бүтээгдэхүүнийг гаргасан. Тэрийг ч гэсэн тооцоололоор бол сар болгон нэлээд мянган тогтмол хэрэглээд одоо сайн үр дүн үзүүлээд явж байгаа гэдгийг бас подкастынхаа дундуур миний зүгээс дуртахыг хүсэж байна. Тэгэхээр өөрөөр уург алдалтыг бол зөвхөн ингээд одоо уург ууснараа энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Өөрөөр уург алдалтыг багасгах тэр эмнүүд буюу тэр даралтныхаа эмийг маш сайн уух хэрэгтэй. Тэгжээж тэр уусан уургийг биедээ шингэнэ гэсэн үг. Магадгүй гарчгаа тэр одоо уургийг цэгцлэхгүйгээр хичнээн уугаад тэр бол одоо нэг турбаагаар өнгөрж байгаа ус шиг л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд бол тэр даралтныхаа амийг маш сайн тогтмол уугаад дээр нэмээд уурга нөхөж явах нь бол бас эмчилгээний хувьд маш чухал зүйл. За хоёулын үндсэн сэдвүүд бол ерөнхийдөө ингэж болсон гэж миний зүгээс үзэж байна. Тэгээд яг одоо энэ чиглэлээр маш олон жил ажилласан эмч хүний хувьд Монголынхаа ард түмэнд хандаад одоо та бүхэн эдгээр дэглэмүүдийг ч гэнэ үү
Тэ? Ийм зарчмаар явах юм бол энэ хүчний хүндрэл үүсэхгүй эсвэл энэ хүчний хүчлэхгүй байх магадлал өндөр шүү гэдэг зөвлөгөөг өгвөл чихрийн шижинтэй иргэдтэй зориулж бол одоо эм тариа гэж нэн төрөнд эмнэлэг явахаасаа илүү хооллолтондоо хөдөлгөөндөө маш сайн анхаараарай. Өвөн дээр нэмээд эмчийнхээ зөвлөгөөг дагаарай гэж хэлмээр байна. За хоёрдугаарт айл гэр бүрийн хоол хийж байгаа эзэгтэй болон аав нар тэр гэр бүлээ аягүй гоё тэр тэнцвэртэй зөв хооллолт одоо гэр бүлээ ингэж хоолдог байгаарай гэж хэлмээр байна миний зүгээс. За гуравдугаарт бүгд амьдралын одоо юм идэвхтэй хөдөлгөөнтэй байгаарай. Өдөрт багадаа 10,000 алхацдаг. Ямар нэгэн өөрийнхөө заавал фитнест явах шаардлага байхгүй. Өөрийнхөө нэг дуртай хөдөлгөөнийг олоод тэргээрээ ингээ хоббироод ингээд явах болтгой гэж зөвлөе. Тэгээд бид нэр хөдөлгөөн хийх эмчнэр бид нар юу гэдэг хөдөлгөөн хийлгээд идэг. Тэр хүн яг юу гэж ойлгоод нэг хэрэг фитнес дээр төмөр өргөхийг бодоод байдаг. Энэ бол үгүй. Тэр хүн магадгүй бүжиглэх дуртай бол 7 хоногийн 3-4 өдөр бүжгэндээ яв. Магадгүй йогт дуртай бол зөвхөн йога хий. Усан цэлэх дуртай бол усандаа сэл. Ингээл энэ бүгд чинь л хөдөлгөөн учраас ингээд өөрт дуртай кайфарч чаддаг тэр хөдөлгөөнөө олох нь амьдралын чанарыг болон таны залуу байх, гоо зүйтэй байх, стрессгүй байх гэдэг одоо бүх чанарт чинь нөлөөлнө шүү гэж та хэлмээр байна да. За маш их баярлалаа. Яасан гоё зөвлөгөө мэдээлэл бэ. Тэгээд ер нь бол нэг тасралтгүй 30 минут гэдэг юмыг би ингээд дотроо ингээд аягүй ойлгоцсон. Ер нь бол тасралтгүй 30 минут хөдөлгөөн хийх нь өөрөө хамгийн сайн үр дүн гэсэн тий. За тэгээд бидний урилгыг хүлээж авч ирж бидэнд үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн танд нийт үзэгчдийнхээ өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн удаа дахиад уулзах хаа. За та бүхэнд баярлалаа. Тэгээд бүгд одоо хөдөлгөөн гэсээр гал энэ подкаст манд дуусчих шиг боллоо тий. Хөдөлгөөн хий зөв хоолол гэсээр гал энэ подкаст дуусах шиг боллоо. Тий, ер нь хамгийн чухал нь амьдралын хэм маяг. Тэгээд дээр нь нэмээд стресс менежмент, нойр, усны хэрэглээ тий.